Дэлхийн кино урлагийн хөгжил чиг хандлагын нийгмийн төлөв рүү шилжсэнийг Францын кино найруулагч Томас Белмс онцолж байна. Иймээс дэлхийн кино үйлдвэрлэгчид ашиг орлого олохын тулд нийгмийн төрлийн кино бүтээлийг хийх шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн үзэгчид өдөр тутмынхаа амьдралд гарч байгаа хүндрэл бэрхшээл, стрессээ тайлахын тулд энэ төрлийн киног илүү шимтэн үздэг байгаа юм. Яг үүнтэй адилхан Монголын уран бүтээлчид дэлхийн үзэгчдэд зориулж дэлхийн хэмжээнд сэтгэж өргөн цар хүрээтэй бүтээл туурах хэрэгтэй. Мөн киноны үйлдвэрлэл чанартай технологи, чадвартай жүжигчин, уран бүтээлчид сайн зохиол шаардлагатайг олон улсын кино найруулагчид зөвлөж байгаа юм. Давчгандаа одоогийн манай кино уран бүтээл зөвхөн Монголынхаа үзэгчдэд зориулсан жижигхэн сэдвийн хүрээнд бүтээгддэг байна. So I'm going to speak about it this afternoon during my lecture. Монголын уран бүтээлчид олон улсын хамтын ажиллагаа, соёл, урлагийн төсөл хөтөлбөрүүдийг өөртөө татах хэрэгтэй. Ганцхан өөрсдийн үзэгчдэд зориулсан уран бүтээлээ гадаадын улс оронд экспортлох биш, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Дараа нь тухайн улсуудынхаа уран бүтээл, соёл үйлдвэрлэгчдэрээ кино бүтээлээ соёлоо солилцох хэрэгтэй. Энэ боломжийг хайх хэрэгтэй гэж монголчуудаа зөвлөмөр байна. Nevertheless, you need to have technology. Монгол бол дэлхийд хамгийн алдартай баялаг түүхрээ орно. Иймээс монголчууд энэ түүхээ гол агуулга болгоод бусад улс орны сайн кино үйлдвэрлэгчтэй хамтарсан кино уран бүтээл хийх хэрэгтэй юм аа. Мөн сайн урлагийн бүтээл хийхэд түүнийг үйлдвэрлэл болгон өргөжүүлэхэд зохиогч эрхийн асуудлыг хамгийн түрүүнд хөндөх ёстой. Учир нь зохиогч эрхийн асуудлыг хөндөөхгүйгээр соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжихгүй гэдгийг оюуны өмчийн газрынхан санааллаа. Өнгөрсөн онд оюуны өмчийн газарт ирсэн гомдлын 60% нь зохиогч эрхтэй холбоотой ажээ. Ингэхдээ захин ертөнц буюу интернет орчинд зохиогч эрх хамгийн их зөрчигдсөн байна. Харин уран бүтээлчдийн зүгээс өвгдээцээс уламжлагдсан ирсэн ариун их баялагтай түүх соёлоороо ялгарч оюун санаагаа сайтар ажилуулж байж дэлхийн бүтээлүүдтэй өрсөлдөхөц бүтээл төрөх боломжтойг хэллээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу одоо энэ зохиогч эрхэд суурилсан бүтээл үйлдвэрлэл хөгжихэд эрх нь хичнээн ямар байдлаар хамгаалагдчихэж энэ одоо үйлдвэрлэл амжилттай хөгжих вэ гэдэг энэ асуудал маш чухал. Тэр утгаараа бол манай Монгол улсад зохиогч эрх болон түүнд хамгаалахын тухай хууль одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. За тэгэхээр энэ дээр яг зохиогчийн эрхийг хамгаалж өгөхгүй болвол энэ бүтээлч үйлдвэрлэл цаашаа хөгжих боломж байхгүй болчихно. Өөрөөр хэлбэл энэ маань өөрөө хулгаалагдана, бусад этгээд зөвшөөрлөгөө ашиглагдаад тэрэнд оруулсан хөрөнгөний асуудалд ямар ч одоо үр дүнгүй, үр ашиггүй болох юм байна. Өнөөдөр одоо ухаандаа ер нь хямдхан материалаар хийцсэн бараа бүтээгдэхүүн их үнэтэй байж чадах уу? Тийм ээ. Хэрвээ тэр яг гар урлал биш л бол. Тэр гар урлал хийх юм бол одоо их хугацаа хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг бид өөрсөнд байхгүй юм аа одоо бид ингээд тэр засаг ингээд байна гэхээс бидэнд юу байгаа вэ гэвэл бидэнд оюун тарих байгаа. Бидэнд олон зууны туршид өвлүүлсэн энэ хөв сан байгаа. Монголчууд бол асар их одоо соёлын өвтэй юм ардтан юм үндэстэн. Бид энийгээ таньж мэдэх ёстой. Тийм ээ. Бид энийгээ эргэж дүн шинжилгээ хийж, тийм үү? Баяжуулж өнөөдрийн дэлхийн нийтэд энийг хэрэгцээ болгож гаргах л энэ л одоо санаачлаг дэмжиж бидэнд сэдрэж өгж байгаа хажил багталтай. Монгол хүнийхээ оюуны бүтээмжийг дэлхийн түвшинд гаргах хамгийн ойрын гарцсан соёлын бүтээлч үйлдвэрлэлээ гэж салбарын сайд нь онцлсоор байгаа. Ингэхдээ хамгийн түрүүнд кино урлаг хувцас загварын хөгжлийг ярих хэрэгтэй. Учир нь энэ хоёр салбар одоогоор дэлхийд танигдах алхмаа хийсэн гэж салбарынхан нь үзэж байгаа юм а.